За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлгүүл увсан багшийн цагийн хүртний сургаал. Одоо төгсгөлийн хичээл эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд миний тайлбарлаж байгаа юм та бүхэнд одоо уран зөгнөл зохиол шиг сонсогдоогүй болов уу гэж найдаж байна. Энэ одоо би өөрийнхөө тайлбартай бол маш одоо над бол болж байна. Та бүхэнд ямар хуу санагдаж байгаа юм байгаа? Та бүхэн одоо арай хард арсан зүүч шиг мэдрэхдэггүй байхаа гэж бодож байна. Одоо та бүхэн өөрсдийгөө би нэг тантри ёс цагийн хүртэн гэхээр би нэг баг цаг юм мэддэг гэж бодож исэн чинь одоо таны мэддэг байсан юм чи бүр самууруулаад ингээд бодлуулаад орхичоогүй болов уу? Одоо шинээр юм зааж өгөхөнд бити хэл мэддэг байсан жоохон юмыг ингээд бүр бодлуулаад орхичоогүй байгаа гэж одоо айж байна. Энэ хичээлийг яах гэж сонсвооч гэдэг юм уу? Тиймэрхүү сэтгүүл та бүхэнд бүү төрүүлсэ. За ингээд судрын ёсонд хоёр үннийг ярьдаг, тантрын ёсонд өөр хоёр үннийг ярьдгаа гэдэг дээр хүрээд би зогссон. За тэгэхээр судрын ёсонд бол ерөөсөө энэ аяг тавг одоо төмс улаан лойл бүх юмны өгийн мөн чанар нь хоосон юм аа. Хоосон болохоос биш тэдний үзэгдэх байдал бол одоо шүтэн барилгын мөн чанартай үзэгдэж байна гэж үздэг. За энэ хоёр үзэл бол ерөнхий буддизмын энэ хоёр үзэл бол бүх юмд хамааралтай. Бүх юм. Та, би, төмс, улаан лойл бүх юм. Гэхдээ тантрын ёс гэд яригдахад бид төмс улаан лойл яриаггүй. Төмс улаан лойлны тухай бид яагаад яриаггүй? Бид өөрсдийнхөө сэтгэлийн мөн чанарын тухай ярьж байна. Яагаад гэх юм бол төмс улаан лойл хизээч гэгэрэлд хүрч чадахгүй байхгүй. Тийм учраас бид гэгэрэлд хүрч сэрж сэхэрч чадах өөрсдийнхөө үнэн мөн чанарын талаар энд яригдчих байгаамаа. Бид өөрсдийнхөө тухай ярьж байна. Ямар нэг өөр бусад юм хад чулуу уул хатны тухай яриаггүй. Хад чулуу гэгэрэлд хүрч чадахгүйгээс гадна тэдэнд гэгэрэлд хүрэх шаардлагач байхгүй байна. Та хэрвээ надаас төмс улаан лойлны одоо үнэн мөн чанар юу юм бэ гэвэл хоосон гэж би хэлнэ. Тэгвэл таны үнэн мөн чанар чи юу юм бэ гэвэл би бас л хоосон гэж хэлнэ. Яг энэ төвшөндөө бол бүгд адилхан. Тэгвэл төмс улаан лойлд ямар ч тийм өөрмөц онцлог юм алга. Миний сэтгэл бол харин маш өөрмөц онцлогтой. Миний сэтгэл гэдэг сансарт ч байж магадгүй, нирванд ч хүрч магадгүй, гэгэрэлт ч мөн хүрч магадгүй юм. Боломжтой. Тиймээс тантрын ёсыг ярихад бид өөрсдийнхөө сэтгэлийн мөн чанар, өөрсдийнхөө талаар ярьдаг гэсэн. Бидэнд хоёр мөн чанар байгаа. Биений мөн чанар, төгс бие, төгс сэтгэл. Төгс бие нь харьцангуй мөн чанар, төгс сэтгэл нь туйлын мөн чанар. За энд одоо төгсгөлийн зэрэг дээр бид хоёр төрлийн гэгэн гэрлийг ярих ёстой. Энэ бодит гэгэн гэрэл, хийсвэр гэгэн гэрэл гэж. Бодит гэгэн гэрэл гэдэг нь хоосон чанар. Хоосон чанар гэдэг нь өөрөөсөө бүтсэн зүйл нэгэхэн ч үгүй тэрхүү хоосон чанар юм аа. Энд тэгэхээр бодит гэдгээр бид бүгдийг хэлж байгаа. Бид бүхэн бүх юм бидний бүх юмны хоосон чанар мөн чанар нь хоосон юм аа. Энийг бид зөөрхөн сударт одоо өгүүлсэн байдаг. Энэ бэлгийн чандад хүрэх 12 бот тийм судар байгаа. За энэ бэлгийн чандад хүрэх судруудыг бид нар өөрсдөө уншаад бол ойлгоход маш амаргүй. Бид багш нарын тусламжтайгаар тайлбартайгаар ойлгоно гэсэн үг. За ингээ багш нар гэдгээр одоо хамгийн сайн тайлбарласан багш хэн байна гэхээр л богд нагарч унаа. Хутагт нагарч унаа. За ингээ жишээлбэл нагарч унаа. Ариан Дева, Балдан Даваа Давг, Саран Алдарт гэх мэтчлэнгийн энэтхэгийн авгаа маструуд байгаа. Хоосон чанарын сургаалыг бидэнд маш сайн тайлбарлаж өгсөн.
За тэдгээр багш нар бол ёстой одоо яг таг бүр гарцаа байхгүй маш сайн тайлбарлаж өгсөн. Тэдний тэр зааварчилгаа онс түлхүүргүйгээр биднээс одоо бэлгийн чандад хүрэх судруудыг ойлгоно гэсэн юм байхгүй. Амаргүй. За тэгвэл хийсвэр гэгэн гэрэл гэдэгт нь л нарийн бие, нарийн сэтгэл гэдээ ороод ирж байгаа. Тэрийг л бид төгс бие, төгс лагшин, төгс таалал, үл урахын амгалан таашаал, хуусан дүрсний их мутарлаг гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Энэхүү хийсвэр гэгэн гэрэл гэдэг энэ ойлголтыг л бид тарны ёсонд ярьдаг. Энийг л бид одоо ойлгох гээд үзээд байгаа. Одоо оролдоод байгаа нь энэ юм шүү дээ. За энд хүмүүсийн асуултан дотор энэ эдгээр номыг бичсэн миний ярианд орсон тэдгээр маструудын нэрийг лавлаж асуусан тийм асуулт байсан. Би ер нь одоо өөрийнхөө энэ сургалтнуудад нэг их хүмүүсийн нэрийг, багш нарын нэрийг нэг их дурддаггүй. Тэгэхдээ энэ удаад хүмүүс асуусан учраас би хэлж өгье. За өмнөх хичээл дээр ярьсан багш нар гэх юм бол одоо богд зонхов гэж би ярьсан. Богд зонхов бол гэлэг байсны үндэслэгч. Тэр 18 байна уу? 19 ном бичсэн байгаа. За тэр түүнд одоо 2 гол шав гэж байдаг. Та бүхэн богд зонховгийн одоо шүтэн зураг зэргийг харсан бол дандаа 2 талтай 2 шав нь байж байгаа шүү дээ. Ингээд 2 шавтайгаа дандаа гуруула байдаг. Баруун гарталт байж байгаа тэр нэг одоо цагаан дүүстэй одоо хөгшөвтөр шавыг нь жалцвч гэдэг. За тэр хүн бол 10-аас 10 байна уу 12 бот ном бичсэн. Түүний номнууд бол голдуу судрын ёсыг тайлбарласан байгаа. За тарны ёсны нэг л ном байж магадгүй. За тэгвэл богд зонховын тэр нууцын ном гэдэгт одоо 2 төрлийн цагийн хүртний үүсгэлийн тийм одоо тухай байгаа. 2 төрлийн цагийн хүртэн байгаа гэсэн үг. Тэгвэл тэр цагийн хүртний талаар нэг их бичээгүй. За тэр нэг их бичээгүй боловч их заадаг байсан юм шиг байна. Шавнар нь түүний бичсэн зүйлийг биш, тэгвэл түүний заасан зүйлийг номон дээр буулгадаг байсан гэсэн үг. Тиймээс түүний номонд цагийн хүртний төгсгөлийн зэргийн 2 янз байдаг. 2 янзаар байдаг. Бол гайхамшигтай. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ түүний энэ залуу шав нь хайдвжи гэж байдаг. За тэр хүн бол одоо 15 бот ном бичсэний 7 нь цагийн хүртэнтэй шууд холбоотой. Тэгэхээр одоо багш богд зонховгийн номнууд дээр байгаа зүйлийг тэр шавнар нь бол давтаж бичдэггүй. Тэгвэл номнууд дээр нь байхгүй богд зонховын сургаалуудыг тэр шавнар нь номондоо гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл богд зонховын номнуудыг 2 шавийнхан номнуудтай хамт бүгдийг уншиж ингээд бүрэн сайн ойлголт авна гэсэн үг. За тэдгээрээс гадна би энэ Хайдуу Нурсан Жамц гэдэг хүний тухай ярьсан. Тэр 2 бот ном бичсэн. За өөр бусад хүмүүсийн бичсэн номнууд бол одоо төвд хэлний орчуулагдсан ном бараг байх. За уучлаарай. Богд зонхов болон түүний одоо шавнарын ихэнх номууд нь ер нь өөр хэл рүү бараг орчуулагдсан байхгүй гэж хэлсэн юм байна. За байдагч байж магадгүй тэрийг нь би мэдэхгүй. За тэгээд эхний Далай лам 1-р Далай лам 7-8 бот бичсэн голдуу судрын номууд. За ингээ 2-р Далай лам бол одоо богд зонховгийн олон номонд тайлбар хийсэн тийм хүн байгаа. Тэгээд түүнээс хойш энэ 5-р Далай лам хүртэл нэг их одоо зүйл бичигдээгүй байдаг. За ингээ 5-р Далай лам бол бараг 25 ном бичсэн. За тэгээд 6-р Далай лам Цаньян Жамц бол одоо гайхамшигтай галзуу йоги гэж яригддаг байсан. Ягузарва хүн, яруу найрагч. Нэг их ном зохиол туурваагүй тэгтээ одоо дуу шүлэг их бичдэг байсан учраас түүнийг одоо хүмүүс сайн мэддэг. Тэгвэл 7-р Далай лам маш сайхан номнуудыг бичсэн тийм хүн байгаа. Хэдэн маш сайхан ном байгаа.
За тэгээд 8, 9, 10, 11, 12 дугаар Далай лам бол нэг их одоо бичигдсэн номууд байдгүй. Тэдгээр Далай ламууд бол одоо маш богино насалсан, маш залуудаа одоо нирван болсон хүмүүс. За ингээ 13, 14 дугаар Далай лам бол гайхамшиг. Тэд бол одоо маш их номыг бичсэн. Мэдээж та бүхэн ч мэдж байгаа ихэнх нь тэд бол гайхамшигтай номнуудыг бичсэн. За ингээд Жонон 9-нд. За Жонон Дарнат одоо авгаа хүн байгаа. За тэр бол одоо 22 бат ном бичсэн баг. Маш жижигхэн номнууд. Мэдхгүй надад байгаа нь л маш жижиг ийм номнууд байгаа. За тэр хүн бол Жонон Дарнат бол бараг 5 дугаар Далай ламын үеийн хүн. За тэр бол одоо өстэй гайхамшигтай мастер. За түүний бичсэн номнууд цагийн хүртний 6 ёо гихчлэн одоо сайхан номнууд байгаа. За дараа нь тэгвэл одоо Бамда гэлэг болсон гэж хүн байгаа. Одоогоос 200-300 жилийн өмнө Амдод төрсэн тийм хүн. За тэр хүн бол бараг 10 гаруй ном бичсэн. За надад одоо ихэнх нь байгаа. За энэ Бамда гэлэг болсонгийн одоо цагийн хүртний 6 ёогийн ном бол үнэнхээр гайхамшиг. Би сая Непалд байж байхдаа энэ хүний номыг хаагаад тэгээд өөрт байгаагаа мэдэхгүй хаагаад байсан байна лээ. Тэгээд олж авсан. За тэр бол одоо ёстой энэ хамгийн гайхалтай энэрл нэгүслэр одоо номоо бичдэг хүн. Яагаад гэвэл тэрний номыг бид бүгд ойлгодог. За тэгээд та бүхэн энэ Жононгийн одоо ёсыг мэдж байгаа. Жононгийн гол дадлага нь бол цагийн хүртэн шүү дээ. Одоо тэр талаар ингээ мэрэгдсэн гэсэн үг. За тэгээд ерөнхий ойлголтынхоо талаар Гэлэгвагийн ёсонд ч гэсэн цагийн хүртэн маш сайн ойлгодог. Тэгэхдээ дадлагын хувьд бол Жонон гүцэх газар байхгүй хаа. За ингээ Жононгийн Жалцав Римпуче байна. Миний найз. За түүгээр дамжуулж олон номын аршааныг би хүртсэн. За ингээд Жонон ёсны одоо цагийн хүртний мастеруудтай нэлээд хідэн мастеруудтай би одоо суралцаж явсан. За ингээд эдгээр хүмүүсийн номыг би хэрэглэсэндээ энэ одоо хүмүүс энийг асуусан учраас л би ингэж одоо эдгээр мастеруудын нэрийг хэлж өгч байгаамаа. Би зүгээр энэ хичээлээ заахтаа ерөөсөө шууд гол юмдаа орохыг зорддог болохоос тэр болгон ном судар багш нарын нэрийг тэгж их дуртаад байдаггүй. За ингээд 6 гишүүн йогийг би одоо сүүлийн удаа дахиад нэг удаа тайлбарлаад хэлж өгье. Нэгдүгээр йог хувь нэгний ангижрахын гишүүн, хоёр дахь йог тогтворчхын гишүүн. Энэ хоёрыг бид эхний хоёр йогийг бид гол судлаа одоо дасгах, дадуулахад зориулж хийдэг гэсэн үг. За ингээд эхний йогоор бид энэ хоосон дүрсийг олж үздэг. Энэ хоосон дүрс нь бидэнд 10 шинжээр үзэгддэг. За ерөөсө шинж гэх юм бол ерөөсө тоо томшгүй олон шинж байгаа. Тоо томшгүй олон шинжээр үзэгдэж болно гэсэн үг. Тэгэхдээ яг нийтлэг үзэгддэг ийм 10 шинж байдаг байна. Энэ хоосон дүрс гэдэг чинь ерөөсө энерги юм. Энерги. Дүрсчиж үзэгдэж байгаа одоо ариун энерги гэсэн үг. За ингээ 2 дугаар йогт энэ бясалган тогтворчгүй гэж байгаа. Бясалган тогтворчхүйн гишүүн. За энэ эхний йогоор үздэг 10 шинж бол бидний 10 хийн уусалт юм. За ингээд ялангуяа энэ хамгийн сүүлийн тэглээ. Тэр харцыг. За эхний йогоор эдгээрийг харах боловч энэ нь одоо таны сэтгэлээс саланг үзэгдэнэ. Та бол харагч, танд харагдж байгаа зүйл гэсэн юм хоёр зүйл байгаа даа. За ингээд 2 дугаар йогт ороход 2 дугаар йогын дотроо оюунаар бодох ба шинжлэх гэсэн юм хоёр үе шаттай. Бидний үзсэн энэ хоосон дүрс чинь эхлээд бид зүгээр оюуны хэмжээнд одоо хоосон дүрсний мөн чанарын талаар бодох юм бүдүүн хэлбэрийн бодол бидэнд төрхнө шүү дээ.
Эхний йог дээр бид ерөөсө хоосон дүрсэн дээр төвлөрөөг, хоёр дахь йог дээр бид хоосон дүрсэн дээр төвлөрөл эхлээд ингээд зүгээр бүдүүн хэлбэрийн бодол төрөх нь шүү бидэнд. Одоо энэ маш муу линзтэй камераар зураг авч байгаа шиг юм нэг ерөнхий хэлбэр л гарч ирнэ гэсэн үг. Ерөнхий хэлбэр. За ингээд дараа нь одоо ёстой оюунаар наривчлан шинжилж эхэлнэ гэж хоёрдугаар шатнд. Одоо ёстой бүх деталуудыг нь одоо тэнд харагдж байгаа тэр үсний ширхэг болгоныг ч юм уу ингэж детальчилж оюунаар наривчлан бодно гэж. Ингэсний дүнд маш тод тунгалаг болж ирнэ. За тэгэхээр би та бүхэнд ярьдаг хүний бие бол илүү таашаалыг мэдэрдэг, сэтгэл бол илүү чаргалыг мэдэрдэг гэж. Бог зонхын номонд ч гэсэн яг тэгж хэлсэн байна. Биеэр бол таашаал, сэтгэлээр бол одоо аз чаргалыг амснаг. Тэгвэл түүний шавнарын номонд нь энийг яг зөрүүлээд эсрэгээр хэлсэн байдаг. Тэгэхээр биеийн таашаал биш сэтгэлийн таашаал гэж энд бичигдсэн байна. За энэ бол яг зөвхөн үгний л алдаа байж магадгүй. Энэ утга нь бол нэг байж магадгүй гэж бодож байна. За ингээд таны сэтгэл ингээд маш таашаалтай, маш амгалантай, маш ийм тайван амгалан болоод ирнэ. За ингээд сэтгэл сайхан тогтоод ирэхээр бидний бие бас мөн одоо ингээд их ханамжийг амсдаг байна. За ингээд хоёрдугаар йогийн төгсгөлт энэ их хүчигт бичигдснээр сэтгэл ба хоосон дүрс хоёр нэгэн зүйл мэтээр хамтдаа оршно гэсэн. За энэ бол одоо ингээд нэгэн үзүүрт төвлөрөлт хүрч байгаа нэ. Тэгэхээр хоёрдугаар йогийн төгсгөлд ерөөсөө тэр хоосон дүрс бүх өнгө бодог бүх деталуудтайгаа бидний духны хүртэнд таны одоо бүрэн захиргаанд ингээд орж ирнэ гэсэн үг. Одоо бүрэн тогтворчих нь байна. Тэрийг бид одоо хүссэн үедээ харж чадна гэсэн. Хүссэн цагтаа л харах нь байна. За одоо ингэсний ашиг тус нь юу байгаа юм бэ гэвэл энэ усанд сүү холсон мэт энэ таны сэтгэлдээ нэг болсон хоосон дүрсийг та одоо хүн хүртэндээ аваад ирнэ. Энэ нь яах гэж ингэж байгаа юм бэ гэвэл төмөөгийн галыг асгаж. За ингээд очин амьсгал бомб баригч амьсгалаар баруун зүүн судал маш хурдтай хаагдаад гол судлан гоно. За ингээд хийнүүд гол судлаар гүгээд эхлэхээр одоо танд төмөөгийн галаас нь энэ төмөөгийн гал бол таны бясалгалаар таны одоо дүрслэлээр үүсгэсэн төмөөгийн гал биш юм аа. Энэ бол одоо гал халуун энтер гэж бодох шаардлага танд байхгүй. Энэ бол одоо ер усын төмөө асчиж байгаа. Би төмөөгийн гал гэд ярьж хахад өмнөх хичээлүүд дээр ярьж хахад та бүхэн санаж байгаа бол төмөөгийн галчин дотроо ердийн гал, ер усын гал гэж хоёр байгаа шүү дээ. Энд ер усынх нь асчиж байгаа. Шууд. Яг гэвэл энэ 3 дугаар яг учраас маш өндөр зэрэгт гарчиж байгаа юм л да. За ингээд энэ төмөөгийн гал баруун зүүн хоёр судлаар салж гүйхгүй энэ төмөөгийн гал гол судлаар гүн. Гол судлаар гүн гэдэг маань энэ төмөөгийн галанд ямар ч давлгаа байхгүй гэсэн үг. За давлгаа байхгүй гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл халуун ингээд хайраад шатаагаад байх юм байхгүй гэсэн үг. Зүгээр маш зөөлхөн бүлээн. Зөөлөн бүлээн тааламжтай гал. Энэ бол одоо таны олж болох хамгийн сайхан гал шүү. За ингээд энэ гал гол судлаар дээшлээд одоо гол судлаар ингээд дээсараад зулаан хүртэнд хүрнэ. За зулаан хүртэнд хүрээд таны зулаан цагаан туслууд хайлна шүү дээ. Таны цагаан туслууд хайлаад тэр хүрдийг дүүргэхээр тэгээд ингээд доош туслаад урсна гэсэн үг. Маш их юм тааламжтай таашаалыг мэдэрч одоо зулаанаас хоолой хүртэнд хүрэхэд бид таашаалыг мэдэрнэ. Хоолойноос зүрхэн хүртэнд хүрэхэд бид авгаа таашаал. За зүрхэн хүртнээс нууцын хүртэнд хүрэхэд бид ер усын таашаал. За зүрхэн хүн хүртнээс
нууцын хүртнээс нууц эрдний хүрт хүрэхэд одоо дотоодын таашаал. Дотоодын цэнгэл гэдэг юм уу, баясал гэдэг юм уу, таашаал гэдэг. Тэрийг амснаа. За тийм мэдрэмж бидэнд төрнө гэсэн үг. За гава буюу таашаал. Энэ дөрвөн таашаал бол одоо таашаал, авга таашаал, Ерусын таашаал, дотоодын таашаал гэсэн. Ийм дөрвөн таашаал. За ингээд энэ нь одоо духнаас хоолой гэд нэг эхний таашаал, хоолойноос зүрх, зүрхнээс хүн хүрт, хүнээс нууцын хүрт гэсэн. Ийм дөрвөн удаа дөрвөн цэнгэлийг бид амсна. За ингээд та Ерусын төмөг дор нь олоод авч байгааг харсан биз? Нарувагийн 6 номоор явж исэн бол эхлээд энгийн төмөө, дараа нь Ерусын төмөө болгож хөгжүүлэх ёстой шүү дээ. За одоо ингээд таашаал одоо төрсний дараа та дөрөвдөх ёгийг одоо дадуулж эхэлнэ. За түүнийг одоо эргэн цуглуулах ёг гэдэг. За тэгэхээр урдны ярьжсэн 3 5 дугаар ёгийг бид хүн хүртэнд, харин 4 дугаар ёгийг бид бүх хүртэндээ дадуулнаа гэж ярьжсэн. Сайн ч байгаах. Одоо тэгэхээр энэ хоосон дүрсийг одоо бидний сэтгэлтэй нэг болцсон байгаа. Сэтгэлтэй нэг болсон дээр нь одоо бидний хий нэрхтээ дахиад нэгтэн. Ингээ 3 зүйл нэгтэн. Энийг одоо эхлээд нууц эрдний хүртэнд тавьчихна. За уучлаарай, нууцын хүртэнд тавьчихна. За тэгэхээр энэ зулаан хүрт, хоолой хүрт, зүрхэн хүрт, нууцын хүрт гэсэн 4 хүртэндээ одоо бүгдээрэнд нь нэг нэгээр нь авчираад энэ 4 цэнгэлийг эдлэнэ гэсэн үг. Таашаалыг. Хүн хүрт, шороо махбод, зүрхэн хүрт, усан махбод, хоолой хүрт, гал махбод, духны хүрт, хий махбод. За тэгээд зулаан хүрт бол окторгуйн махбод, нууцын хүрт бол одоо бэлгүүний махбод. За ингээд одоо 3 юм нэгдсэн байсан бол одоо тусалтай нэгдэнэ. Ингээд улам нэгдээд улам энэ саланг байдлууд арилаад байгаа юм. Тусал гэдэг нь бидэнд 2 тусал байгаа. Улаан тусал гэдэг нь төмөөгийн гал, цагаан тусал гэдэг нь таашаал. Гал хий 2 нэгдэнэ гэдэг дулаан таашаал 2 нэгдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл 4 дахь ёгд тусалнуудтай нэгдэнэ. За ингээд одоо бид энэ таашаалыг дээрээс доошогоо ингэж одоо амсч хийсэн бол одоо буцаагаад доороос дээшээгээ чиглэсэн тийм таашаалыг мөн адил амсаж эхлэх нэ. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл ерөөсөө энэ таны амсахын таашаал чинь ингээд тогтвортой болоод ирнэ гэсэн үг. Тогтвортой, байнгын. За ингээд маш тогтвортой нөхцөл стил нөхцөлтэй. Гэхдээ маш бага нөхцөлтэйгээр ингээд маш тогтвортой болоод ирж байгаа энэ одоо таашаалыг бид дотоодын авга таашаал гэж нэрлэдэг байна. За энэ үед энэ дотоодын таашаал авга таашаал гэдгийг амсахын үед одоо таны энэ амьсгал зогсоод, таны цусны эргэлт зогсоод та одоо ингээд чив чимээгүй нам гүмд. За ингээд ямар ч хөдөлгөөнгүй төвс ингээд намгүй чив чимээгүй. Энэ бол та яг маш гүн нойрны үед тэгсэн мөртлөө сэрвнээрээ байгаатай адилхан. Гүн нойрондоо сэрвэн байна гэсэн. Дотоод авга таашаал гэх нь шүү дээ. Хамгийн гүнзгий нойрны төлөвт та нэгэн зэрэг сэрвэн байна гэсэн. За одоо энэ сэтгэл дээрээ бид хоосон чанарын бясалгал байна. Хоосон чанарыг бясалгаж эхэлнэ. За ингээд хоосон чанарыг онцох юм бол 5 дугаар ёг болчих. 5 дугаар ёгт орчиж байгаа. За тэгэхээр таны тэр хоосон дүрс чинь одоо энэ хүртэл ингээл сайжрал яваад байсан байгаа байхгүй. Улам энэ ёг болгонд улам илүү сайжрал яваад байгаа. Тэгтэл арай төгс болж амжаагүй шүү дээ. За ингээд одоо 5 дугаар ёгт танд
хоосон дүрсний бие одоо таны сэтгэлийн мөн чанартай биш одоо яг жинхнэр бодтоор ургана. Бодтоор гарч ирнэ. Энэ бол бясалгал үзэгдлээс гарсан бие биш. Энэ бол жинхэнэ бодит ийм элбийн хань төрнө. За одоо энэ элбийн хантайгаар та дахиад төмөөгийн дадлага хийн. Дахиад төмөөгийн дадлага хийгээд дахиад тэр таашаалуудыг бүгдийг дахиад мэдэрнэ. Энийг бид цагаан таашаал, улаан таашаал гэж нэрлэдэг. Тэгэхээр эхний 2 явахт бол зүгээр нэг юм дүрс үтсэн шүү дээ. Шинж үтсэн. Тэгээд тэр чин дараа нь 3 4 дугаар явахт ингээд одоо бие болоод биежж байгаа нь тэгхтээ таны сэтгэлд байсан. Тэгвэл одоо энэ 5 дугаар явахт сэтгэлд чинь ч биш. Яг жинхэнэ бодтойгоор гараад ирэх нь шүү дээ. За ингээд энэ элбийн хантайгаар дахиад бясалгаж ингэж одоо бидний тэр амссан бүх таашаалыг дахиад яг тэр дараалалаар ингэж амсаад ингээд 21620 хормын цэнгэл амснаа гэж. Тэрийг одоо тоог нь гүцэх нь шүү дээ нэг ёсны. За ингээд энэ 21620 хормын энэ хорм болгоны тэр цэнгэлээр бид нэг туслыг уусгаж байгаа. 21600 үүлийн судал уусна. Уушлаараа хийг 21600 хормын таашаалаар бид 21600 үүлийн хийг уусгана. Уусч нэг нэгээрээ уусаад. За ингээд таашаал амсхын хэрээр үүлийн хийнүүд уусаад 21600 хормын таашаал эдлэхэд хормын ч юм одоо 21600 таашаалыг эдлэхэд одоо бидний энэ үүлийн хий барагдаад бид одоо хоосон дүрсний тэр авга биеийг бүтээж амьдруулчих. Бидний энэ махбодын бие уусаад алга болчих нь шүү дээ. Уусаад арилчихна. Тэгээд энэ хоосон дүрсний бие биежээд гараад ирнэ. Энийг бид зарим ёсонд солонгон бие гэж нэрлэдэг. Яагаад солонгон бие гэж ийна гэвэл энэ ингээ хоосон дүрсний бие лагшинд хувирахад харагдхаа болчихно. Хинч олж харахгүй болчихно. Хүний нүдэнд харагдахгүй болчихно гэдэг шүү дээ. Энэ өөр байгаа үстэй ялгаатай. Ингээд 21600 тэр үйлийн хийг уусгаад тэр үйлийн хий уусахтай чинь зэрэг энэ бодит бие хуурчих нь шүү дээ. Уусаад өөрчлөгдөөд арилчна гэсэн үг. Солонгон мэт болоод ингээд хүний нүдэнд харагдахгүй тийм болоод ирнэ. Энэ ойлгож байна уу? Бидний энэ бодит бие биш. Ингээл одоо тэр хийнүүд уусахын хэрээр ингээл энэ бодит байдал нь ингээл багсаал солонго мэт болол ингээл багсаал ингээл арилсаар байгаал ингээл харагдахгүй болчихно. Тэгээд арилсаар байгаад ингээд нэг мөчөд арилаад бүр ингээд алга болчихно. Алга болчихно гэдэг чинь хинч харахаа болчихно гэсэн. Нэг үгээр хэлвэл энгийнүүдээр харчдгаа болно. Цагийн хүртний дандрын ёсонд бид энэ биеийн дотроо гэгэрдэг. Энэ биетэйгээ гэгэрдэг гэсэн. Бид гэгэрээд энэ биеийг хайчихгүй нь шүү дээ. Бид энэ биеийг хуургаад энэ биеэрээ гэгэрдэг байхгүй. Мэдээж энийг одоо ингээд цааш нь тайлбарлая гэвэл маш их онол ингээд янз янзын юм ярих хэрэгтэй болно л доо. Тэгтэл яг ингээд энэ биеинд дотроо ингээд гэгэрч. Энэ бол цагийн хүртний ёс кала чакра. За одоо бид одоо богино хэмжээний бясалгал хийж үзье. Бясалгал даарыг хэрвээ танд мөнчөн юм уу тэр хар нүдний болт байгаа бол тэрийгэ зүгээд эсвэл оролт ч юм уу ямар нэг юм байвал
нүдээ халахлаад эсвэл харанхуу тийм өрөөнд хийсэн ч болно. Өөрийн биеийг гэрлэн бий болсноор дурсалж 6 хүрт 6 судлыг биеийн дотроо дурслана. Өөрийгөө хөөх юм уу улаан өнгөтэй гэрлэн бий болсноор дурслана. Голоор нь 3 судал 6 хүрт байна. Нүдний харц, биеийн харц, гараа ямар байдалтай атах уу? Очийн атгалт тэр бүхнийг санаад за гүнзгий амьсгал авна. Амьсгалаа гаргана. Одоо сэтгэлээ тухны хүртэндээ гол судлан дотроо эсвэл тухнаас 16 хуруу зайтай төвлөрнө. Бидний сэтгэл, анхаарал, харц хуруу яг нэг цэг дээр төвлөрсөн байна. Хэрвээ та гол судландаа төвлөрч байгаа бол тухны хүртэнд хоосон өгтөргүй дээр хоосон өгтөргүй төвлөрнө. За эхлээд бодлогын ёг, нэгэн үзүүр төвлөрлийн ёг, өөрийгөө чөлөөлөгч ёг, шамдалгүй ёг. За одоо хэдийгээр та 10 шинжийг үзээгүй байлаа ч гэсэн үзэж байгаа мэтээр төсөөлнө. За эхлээд утаа зэрэглээ. Гэрэлцох. Тосон зул. Төл. Улаанаар цагаан сар. Раху. Эцэст нь харцэг. За дүүл гэдгээр бүх төрлийн гэрэл тэгтээ илүү шаргалтуу. За дүүлний дараа би түрүү нар гэсэн нар биш сар юм. Эхлээд сар. За багш мөн яг над шиг энэ эхлээд нарыг дараа нь сарыг хэллээ. За аль нь төрүүлээд байгаа юм бол энийг
шалгах хэрэгтэй. За ингээд улаан нар гэдэг нь мөн одоо бүх төрлийн гэрэл тэгтээ голдуу улаан нар мэт. За цагаан сар гэрэлтсэн цагаан. Дараа нь хар гэрлийн огторгүй. За рахууны дараа цахилгаан. Цахилгаан. За энэ цахилгаан цахилж байгаа мэт ийм хөдөлгөөнтэй гэрэл. Ийм хөдөлгөөнтэй гэрэл. 10 дахь нь рекха буюу тэглээ. Хар тусал. За энэ хар тусал хөхөвтөр, хөхөмдөг хар. За дотроо өнгөнгийн гэрэлтэй байна. Та хэрвээ цагийн хүртний бясалгагч мөн бол энэхүү туслын голд Дөнхөр Вишмавата арга бэлэг эвсэлдсэн кала чакра яв юм олж харна. За цагийн хүртний яв юм 5 өнгийн гэрлэн нэмт цагаар гэрлэнд хүрээлүүлэн үзэгдэнэ. За та энэ бүхнийг харж байна. Энээс гадна маш олон төрлийн шинжүүдийг харж байна гэж төсөөлөөрэй. За таны харж байгаа тэр олон тоо томшгүй зүйл бүгдээрээ энэ хар тусал, хар цэг тэглээнд очиж нэгдлээ гэж төрслөөрэй. Бүх юм тэр хар тусал дотор очиж уусаж байна. Энэ хар хөх тусал дотроо нарийнхан давхраг бүхий 5 өнгийн гэрлэн давхрагтай. Голд нь 5 гарцаагүйгээр ажиллагдсан цагийн хүртний яв юм. За танд харагдж байгаа энэ хуусан дүрсвэл одоо бодит хийсвэр гэсэн 2 талтай мэдрэгдэж байгаа. За энэ бүх зураглалыг сэтгэлдээ дүрслээд одоо энэ удаад хоосон дүрсний бүх нарийн деталуудыг нэг бүрчлэн шинжил. Энэ удаад хоосон өгтөргүйд биш, хоосон дүрсэн дээр төвлөр. Гуравдугаар явагт маш тогтвортой, сэтгэл маш тогтвортой, маш тааламжтайгаар мэдэр. Үүнээс үүдээ танд таашаалын бий ургана. Таны сэтгэл энэхүү хуусан дүрсний биенээс салшгүй нэгэн болж байна. Таны сэтгэл энэхүү
хоосон дүрс болж хуурч байна. Body is your mind. Your mind is empty form body. Empty form body is not other than your mind. Таны бие бол хоосон дүрс. Mind is not other than Хоосон дүрс бол таны сэтгэл юм а. empty form body and mind. Таны сэтгэлээс тусдаа хоосон дүрс гэж байхгүй. Хоосон дүрснээс тусдаа таны бие сэтгэл гэж алгаа. Яг л усанд сүү холих мэт салшгүй нэгэн болж байна. Okay, thank you very much. Yeah, За, something look like this. иймэрхүү байдлаар бяцлаглаа хийн. We just make now. I give it time to. За, бид одоо зүгээр баг зэрэг одоо бяцлагж байгаа бяцлаглыг нэг хийх дүр үзүүллээ гэсэн үг. За, ингээд сүүлийн хэдэн минутанд би одоо хүмүүсийн асуултанд хариулъя. Channels and the 6 channels. За, бид ингээд өөрийгөө улаан өнгөтэй гэрлэн бий болсноор төсөөлөд And the судал хүртнүүдэд төсөөлнө. empty Тэгтээ in the empty in the forehead in the за хэдийгээр энэ хүрд судлуудыг бид өнгө будагтаагаар ингэж дүрслэлээ ч гэсэн яг духныхаа хүрдэнд хуусан огторгуй дээр төвлөрч байх үедээ ямар ч өнгө бодсны хэрэггүй. За ингээд эхлээд дүрслэлээ үүсгэхдээ ингээ яг дараалалаар нь үүсгэн. Тэгтээ яг төвлөрөд эхэлцсэний дараа бол ерөөсөө энэ биеийнхаа судал энэ бүх юмнуудаа ерөөсөө бити бодсны хэрэггүй. За тэрийг ингээд үргэлж л одоо яг тэр үзэгдлээ барих гал миний бие улаан өнгөтэй шүү. За энэ судасны юм шүү гэл ингээл өөр тийшээ сатараад авах хэрэггүй гэсэн үг. Жишээлбэл бясалгал эхлэхийн өмнө нэг удаа ингээд л үүсгэчихэд дүрсэлчихэд тэгээд тэр тэндэл үлдэнэ гэсэн үг. Одоо энийг өөр жишээгээр авах юм бол та одоо ингээд хувцлаад ингээд гутал мутал бүх юм өмсөд ингээд машиндаа суугаад машин жолоодод явлаа гэж бодъё. Та тэр хувцсыг эхлээд өмссөн. Тэгэл мартчих. Одоо та жолоо барихтаа анхаарлаа төвлөрв. Тэр хувцс чинь тэнд байж л байна. Та тэрийг заавал ямар өнгөтэй ямар хувцс байсан үргэлж санаад байх шаардлага байхгүй гэсэн үг. За энэ дараачийн асуулт. Одоо ингээд төмөөгийн дадлага хийж хагаад кала чакра хийхэд ингээд завсарлага хэсэг хугацааны дараа завсарлага аваад хийвэл одоо яах вэ гэсэн асуулт юм шиг байна. За та бүхэн авшиг альва нэг авшигыг хүртэхэд та бүхэн одоо самая өргөдөг. Ам өчгөө өргөдөг гэсэн үг. Одоо ам тангараг өргөдөг байна шүү дээ. Тийм самая байхгүйгээр авшиг гэдэг бол юу ч биш. Ямар ч хүчгүй гэсэн үг. За ингээд одоо ам тангараг авчихар чинь та дадлагыг нь хийх учиртай. Тэгээ ингээд дадлагыг нь хийн. Гэтэ тарны ёсны дадлагууд бол ер нь нэг нэгэндээ тустай. Томоогийн дадлага, кала чакра дадлага жоохон ялгаатай. Тэгтэл тэд одоо нэг чигт явж байгаа гэсэн үг. Бие биендээ тустай. Алин ч хийсэн болно. Тэрэнд нэг их асуудал байхгүй гэж би бодож байна. Таны томоогийн дадлага, цагийн хүртний дадлага чинь тусалтай. Цагийн хүртний дадлага таны томоогийн дадлагт тустай. Цагийн хүртэн ч гэсэн томоогийн дадлага байгаа. Тэгэхдээ цагийн хүртний ёсонд энийг маш өөрмөц аргаар гүйцэтгэдэг. Тэгэхээр энд кала чакра 3-4-р йог бол үндсэндээ томоогийн л дадлага юм. За бас 1-р йогт энэ зөгчингийн ёстой маш их төстэй. Зөгчөнтэй 1-р йог жоохон төстэй штэ. Гэх мэтчлэн. Эдгээр дадлагууч бие биендээ тустай байхгүй. Тийм чинь одоо энийн дадуулчлаа, энийн дадуулсангүй яах вэ гэж ингэ санаа зовох юм байхгүй. За дараачийн асуулт энэ
хар туслан дотор үзэгдэх ядан бурхан одоо үүсгэлийн зэргийг хийгээгүй хүн бол энийг бүтээж болох уу гэсэн юм шиг байна. Энэ асуулт сайн сонсогдсонгүй. За цагийн хүртний авшиг хүртээгүй тийм хүмүүс энэ дадлагыг хийх юм бол одоо тэр туслан доторх ядан бурхныг гэрлэн биетэйгээр төрсөлж болно. Гэрлэн биетэйгээр. Одоо цагийн хүртний авшиг хүртсэн үүсгэлийн зэргийн дадлага хийдэг хүмүүс бол яг бүрэн детальтайгаар тэгж төрслөх нэ. За ингээд ядмын үүсгэл хийдэггүй тийм хүмүүс авшиг хүртээгүй хүмүүсийн хувьд зүгээр ямар ч тэр туслан дотор 5 өнгийн гэрэл байна гэж төсөөлөхөд л болно. Энэ бол хангалттай. Гэхдээ би та бүхэнд хэлсэн хэрвээ яг одоо ноцтойгоор энийг дадуулъя гэж байгаа бол энэ дадлага танд таалагдах юм бол энэгээр би явах юм байна гэж бодох юм бол авшиг дамжлагыг нь одоо шаардлага хангасан очирт багшаас очиж хүртээрэй гэж би та бүхэнд хэлсэн. За энэ орчин цагт одоо үед энэ цагийн хүртний дадлагыг зааж байгаа миний мэдхийн 2 багш байгаа. Жононгийн их хамб Жалцуурын Бүчи гэж байгаа. Тэр хүн бол Европт хэд хэдэн удаа ирсэн. Швейцарланд, Белжиум, за Итали, тэгээд Франц баха. Одоо Европын улсуудаар мөн явж ном айлдсан. За Словакт бол түүний одоо бяцлаглалын төв байгаа. За нөгөөх нь бол одоо Жононгийн их багш Мастер Хамбруулын Бүчи. За ингээ шар Хамбруулын Бүчид бол одоо Австрт бяцлаглалын төв байгаа. Австри төвтэй өөр олон газар түүнд бас тийм төвд байгаа бах л та. За тэд ингээд авшиг дамжлагын нөгөөд ван авшиг өгөө дадлага бяцлаглалыг нь хийлэгдэг. Яг тийм заадаг гэсэн үг. Би ч гэсэн одоо цаашаага надад энэ одоо бололцоо гарах юм бол би цаашаа энийг үргэлжлүүлэн заана гэж бодож байгаа. Тэгэхдээ би энэ тантрын ёсыг заах маш дуртай. Тантрын бүх ёснуудыг би ингээд баг багаар хүмүүст ойлголт өгөөд явж байгаа. Би бол харин ямар ч авшиг дамжлага бол өгдөггүй. Тантрын дадлагууд одоо хурдны машин унж байгаатай адилхан хурдны машин унж байгаатай адилхан гэж би хэлдэг боловч би та нарт жолооны үнэлэхгүй эхлээд байруулад үзүүлчихэж байгаа хурдны машинуудыг. Тэгээд дараа нь хэрвээ тань таалагдах юм бол жолооны үнэлгээ аваад бариарай гэсэн үг. За тэгээд жолооны үнэлэх нь бол ван авшиг байна шүү. Эхлээд оролдоод үзчих хэрэгтэй. Дадуулаад оролдоод үзчих дадлага бяцлаглалыг нь хийгээд үз. Тэгээд таалагдах юм бол үнэхээр та яг за алингээр нь явах би энэгээр явна гэх юм бол тэр чиглэлийнхаа багшийг олж аваа гэсэн үг байхгүй. Миний тавьж байгаа болцол. Хэрвээ энийг төвдүүдэд зааж исэн бол маш өөр яг одоо эсрэг байдлаар заах байсан. Эхлээд авшиг дамжлагын нөгөө тэгж заах байсан. Тэгээ барууныханд болохоор одоо энийг өөр байдлаар ингэ заахаас шаардлага байхгүй. Та бүхэн оролдоод үз. Боломжтой. Эхлээд бол хөнгөн оролдоод үзгэнэш. Тэгээ болж ивэл жинхэнэ ноцтойгоор нь одоо жинхэнэ маягаар нь дадуулаарай гэсэн үг. Авшиг хүртнэ гэдэг чинь одоо сахил тангараг гэж би хэлсэн. Тэгэхээр чин та юугаач мэдэхгүй сахил тангараг өргөчихийнхөө оронд эхлээд энэ юу болохыгоо ингээд мэдээд авчихаа. Тэгээд мэдснийхаа дараа авшигыг хүртэх юм бол та тэр сахил тангараагаа сахиж явахдаа ч гэсэн илүү одоо сайн байх байлгүй дээ гэж. За ингээ миний зааж байгаа байдал бол ямар нэгэн нөхцөл байдал нэг шаарддаггүй. Тэгээд би гол шимийг нь заадаг гэж боддог. Тэгвэл хүмүүс ингээд маш их нөхцөл бүрдүүлж хийж сурахад бэлэн тийм сэтгэлтэй байх юм бол хүмүүст уг нь энэ улам ашигтай сургаал. Бидний амьдрал одоо тэртээ тэргүй юм нөхцөлтсөн оршихуйд амьдарч байгаа хүн бидэнд энэс илүү одоо илүү дээр нэмээд нөхцөл шаардаад яах вэ? Аль болох амар хялбар цаг алдахгүйгээр одоо яаралтай энийг энэ суралцаж ингэж дадлага бяцлаглаа эхлэх л бидэнд гол нь шүү дээ. Rainbow light
За ингээд авшиг аваагүй хүмүүсийн хувьд бол тэр туслалны дотор талд ийм 5 өнгийн гэрэл байна гэж дүрслэх нь илүү боломжтой. За энэ дараагийн асуулт нь энэ 6 йогийг хийгээд ямар нэгэн авшиг дамжлаггүй за бүр энэ ядан бурхныг ч гэсэн үүсэхгүйгээр ингээд гэгэрх тийм боломж байгаа юу гэсэн асуулт байна. За би энийг болно гэж бодож байна. Гэхдээ энэ маш сонирхолтой асуулт байна. Гэхдээ одоо хэрвээ та үнэхэрийн гэгэрий гэж бодож байгаа бол авшигын хүртээд энэ ядмыг нь үүсгээд ингээд явсан зүгээр баха. Би тэгж бодож байна. За эхлээд миний хэлснээр одоо ингээд миний зааж байгаагаар зүгээр ингээд энийг хийгээд үзэж болно. Тэгээ хэрвээ тань таалагдах юм бол таалагдахтай гол нь шүү дээ. Та энэ дадлагтай яг ингээ холбогдож чадчихвэл танд ингээд нөлөөлөхөөр юм шиг байвал та одоо авшиг дамжлагыг хүлээгээд сахил тангараа өргөөд тэгээд энэ одоо өөрчилсөн бэлтгэлийн дадлагуудыг нь хийгээд тэгээд ядмын үүсгэлийн дадлага хийгээд ингээд тэр садна номуудыг нь олж аваад ингээд энэ бүх журмаар нь явбал хурдан юм да. Ингүүл илүү хурдан гэж би бодож байна. Юугаач мэдэхгүй эхлэн сурж байгаа хүмүүсийн хувьд бол миний энд заасан юм үнэхээр хангалттай. Үнэхээр хангалттай. Энэ бол одоо бүр хангалттайгаас ч илүү. Та бүхэн энийг дадуулах юм бол хангалттай. Тэгэхдээ энээс илүү юм их хүсэж байгаа бол та одоо ёстой тэр авшиг дамжлагаа хүртээд яваа гэж. Уламжлал ёсоор бол бид ёстой бүх тэр нөхцлүүдийг бүрдүүлж байж за тэгээд багшийн тэр сойрхолтойгоор ингээд багшийн одоо нөгөө онц зааварчилгаа гэдэг ш тэргээр гэж явж энийг дадуулдаг. Тэгээд олон шаардлагатай нөхцлүүд гарч ирнэ. Юуны төрөнд та буддист байх хэрэгтэй. Энэ хичээлийн эхэнд би та нараас юу ч шаарддаггүй би та нарыг буддист байж гэж шаардахгүй гэж хэлж байгаад энэ хичээлээ заадаг ш. Тэгвэл та үнэхээр энэ замаар яваад ингээд ноцтойгоор дадуулъя гэж бодож байгаа бол та буддист байх хэрэгтэй. Танд бодис сэтгэлийн андгаа одоо бодисодын санваар хэрэгтэй. Олон зүйлүүд хэрэгтэй болно. За 3-т ингээд тарины тангарах хэрэгтэй. Энэ бүх нөхцлүүд бүрдчиж та одоо таны зам чинь шулуудна гэсэн үг. Одоогор бол бидний хийж чадах юм энэ л байна. Чадж байгаа юмараа л ингээл одоо дадуулахыг хичээгээл явчих. За дараагийн асуулт энэ харанхуй бясалгал хийгээд ингээд дуусаад нүүрнийхээ маскыг авсны дараа нүднийхээ маскыг маш хурц гэрэл харагдаад ахын энэ юу вэ та тайлбарлаж өгөөч гэсэн асуулт байна. За энэ юу болохыг би мэдэхгүй. Тэгтээ ямар нэгэн сайхан л зүйл юм шиг байна. Ямар ч гэсэн муу зүйл биш их л сайныг тэмдэг юм шиг байна. Тэгэхээр та тэрийг хараад баясаад даган баясаад ингээд талархаад ямар ч гэсэн та сэтгэлийнхаа мөн чанартай л ойртож холбогдож өөрийнхөө тэр энэ одоо өгийн мөн чанарыг шин сэргэг байдлаар ингээд дотоод нарны туяагаач гэдэг юм уу ингээд одоо зах зугаас нь мэдэрч байгаа болов уу гэж би бодож байна. Магадгүй таны үеийн энэ үзэгдлүүд чинь бүдгрээд энэ гигэн гэрлийн үзэгдлүүд чинь арай жоохон тодорхой за тэгж байгаа байж магадгүй юм да. Нэг их хувиар биш боловч ганцхан хувиар ч юм уу, хагас хувиар ч юм уу, 0.5 хувиар ч юм уу ингээд үзэгдэл чинь ариусч эхэлж байгаа ч юм болов л гэж тэгж л хэлмээр байна. Энэ бол энэ дотоод сэрхүүгээ мэдрэх явдалт чинь бол 1% гэхээргүй маш хүчтэйгээр нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Маш хүчтэй нөлөөлж байгаамаа. За энэ дараагийн асуулт шөнөөр үздэг энэ шинж тэмдгүүд нь энэ үхлийн үеийн уусалтай адилхан уу?
Энэ үхлийн уусалтын шинжүүд байна уу? Энэ тэдгээр шинжүүд юм шиг одоо сонсогдож байна. Энэ утаа зэрэглээ гэхээр тэр мөн үү гэсэн асуулт юм шиг байна. За энэ асуултанд би нэг талаар тийм, нэг талаар үгүй гэж хариулна. За ингээд яагаад үгүй гэж ийнэ вэ гэвэл яагаад үгүй гэж ийнэ гэвэл энэ болж байгаа үе нь өөр. За тэгээд энэ одоо үзэгдлүүд уусалтууд явагдаж байгаа энэ байрлал нь өөр, хүрд нь өөр. За эдгээр шинжүүд гарч ирэх тэр нөхцөл нь өөр. Энэ одоо уусалт явагдаж байгаа энэ дүрс шинж явагдаж байгаа газар нь гэх юм бол духны хүрт. Энэ нь өөр. Тэгээд энэ шинж үзэж байгаа шалтгаан нь гэх юм бол мөн өөр. Тэгээд энэ болж байгаа цаг нь өөр гэдэг чинь ийм 3 том ялгаатай биш үү? 3 том ялгаатай байна. За ийм их ялгаатай байгаа боловч ер нь төс бол байгаа гэсэн үг. Төстэй. Өөрөөр хэлбэл үхлийн үед явагддаг уусалттай шал өөр мөртлөө энэ шалтгаан, цаг, байрлал нь бүх юм нь өөр мөртлөө гарч байгаа үр дүн нь төстэй. Адилхан үр дүн гарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ шөнийн дадлагаар үздэг дөрвөн шинжил адилхан байгаа шүү дээ. Тэрнээс цаашаагаа бол өөр. Цаг гэдэг нь хизээ та хэрхэн дадуулж ийн гэдэгт. За шалтгаан нуур гэдэг нь үхлийн үед хүн үхэж байна. Тэгэхээр чин энэ үед бол бид бясалгалаараа гэдэг чинь юм одоо үеийн хүч нь өөр хүч үйлчилж байгаа юм шүү дээ, тий? Өөрөөр хэлбэл бидний бясалгал гэдэг чинь үеийн хүч биш байгаа юм. За энэ бясалгалыг дараачийн асуулт. Энэ бясалгалыг ингээд 45 минут орчим хийхэд одоо сар хийлээ гэж бодоход өдөрт нь хийх цагаа нэмээд ингээд богино хугацаанд болгож болох уу гэсэн асуулт байна. За би энийг мэдээж болно гэж хэлнэ. Та дадлагадаа үнэхээр цаг зав зарцуулаад их юм бол үр дүн нь гарцаа байхгүй хурдан гарах. Тийм одоо учиртай. За энэ дараачийн асуулт цагийн хүрдний ядан бурхны талаар асууж ах шиг байна. За энэ асуулт нь сайн сонсогдсонгүй. За цагийн хүрдний ёс бол бусад дандрын ёсноос нэг маш том ялгаатай ийм ялгаа байдаг. За энэ талаар ярих юм бол одоо маш их зүйлийг ярьж болно. Тэгэхдээ би товчхон хэлхийг бодъё. Бидэнд одоо өөр төлөвүүдэд бидэнд өөр төрлийн бие гэсэн энэ биед барих уу байдаг. Одоо сэрүү үед бол бидэнд энэ бүдүүн бие тэгээд 5 метр хүн сэтгэл байдаг. Зүүдний үед бол бидэнд зүүдний сэтгэл улмөрийн бие байдаг. За ингээд өөр төрлийн бие гэсэн тийм биед барих уу байдаг гэсэн үг. Тэгэхээр зүүдний үеийнх нь илүү хамаагүй илүү нарийн. Тэгвэл гүн нойрны үед бидэнд одоо бүр нарийн, маш нарийн сэтгэл, маш нарийн бие байгаа. Энээс ч уламжлаад бидэнд мөн өөр төрлийн биед барих уу байдаг. За ингээд амьд ахуй цагтаа бид ийм 3 төрлийн сэтгэл, 3 төрлийн биеийг мэдэрдэг. Тэгэхээр энийгээ дагаад 3 төрлийн биед барих уу бидэнд байна гэсэн үг. Тэгэхээр энэ цагийн хүртний ядан бурхан чинь маш нарийн сэтгэл одоо тэр маш нарийн энергигаа бид ингээд олоод гаргачихаар чинь тэр ч гэсэн тэнд ч гэсэн өөрөөсөө бүтсэн тийм бие гихч байхгүй маа. Тэр нь бие гихч байгаа гэдэгт бол бид хэзээч итгэдэггүй. Бие дааж бүтсэн тийм нэгэн зүйл байна гэж хэзээч байхгүй. Тэгтэл та энд мөнх байж болохоор байж байгаа байхгүй. Мөнхийн гэж хэлэхээр мөнхийн гэж хэлнэ. Мөнхийн гэж хэлэхээр бие дааж бүтсэн нэг зүйл байхгүй. Тэгтээ энэ мөнхийн ийм зүйл бол байж болно гэж. Энэ мөнхийн бие гэж байгаа чинь хизээч төрөөгүй, хизээч үхэхгүй. Тэрийг хэлж байгаа байхгүй. Тэрийг бид бурханлаг чанар кала чакра гэж нэрлэдэг шүү дээ. За энд нэг юм асуулт байна. Одоо Римбучи энэ бясалгалын үеэр цагийн хүртний ядан бурхан одоо ингээд
надад үзэгдсэн. Тэгээд дараачийн бяцлалаар бүр илүү ойртоод ирэхийн энэ ямар учиртай юм бэ гэсэн асуулт байна. За энэ бол ёстой сайхан мэдээ байна. Хэрвээ үнэхээр энэ тэгж байгаа бол энэ бол одоостой гайхамшигтай мэдээ юм аа. За тэгээд одоо дараачийн шат нь юу юм бэ гэсэн асуулт байсан юм шиг байна. Одоо тэгвэл энэ үзэгдлээ одоо та доктортой олгоод биеийнхээ альч хэсэгт альч хүртэнд хамаагүй ингээд аваачихыг хичээх хэрэгтэй гэж. Таны тэр үзэгдэл таныг хүссэн үед харагдаж байна уу? Хүсэхгүй үед харагдахаа болж гин үү? Та тэрийг дураараа хүссэн үедээ харж болж гин үү зэргийг ажиглах хэрэгтэй. За тэгээд хэрвээ болж явах юм бол одоо ёстой цаашаага дараачийн йог руу орно гэсэн үг. 3 дахь йог ч юм уу. За ингээд энэ хэрвээ та төмөөгийн бяцлал хийдэг хүн бол одоо ёстой энэ 3 дугаар йогт чинь тэр төмөөгөө хийхэд болж байгаа. Төмөөг дадуулахад бид яадаг вүлээ? Эхлээд төмөөг олно, дараа нь төмөөгийн галаа тогтворчулна. Эхний хоёр йог яг л адилхан байгаа үст. Одоо ингээд төмөөгийнхөө галыг дадуулахад болно гэсэн. За дараачийн асуулт таны бодож байгаагаар энэ 6 йог бол гэгэрэлт хүрэх одоо хамгийн хурдан зам мөн үү гэсэн ганц зам мөн үү гэсэн асуулт байна. За би тэгж бодохгүй байна. Цагийн хүртний 6 йогийг би гэгэрэлт хүрэх цорын ганц арга гэж бодохгүй байна. За тэгээд өшөө одоо буддизмд бол ер нь гэгэрэх одоо гол ганц арга нь хоосон чанарыг онох гэдэг юм. Тэгэхээр буддизмд хоосон чанарыг онох нь л гэгэрэх арга гэж үздэг. Тэгвэл хоосон чанарыг онох олон төрлийн бяцлал байгаа л да. Тэрний нэг нь калачакра байхгүй. За тэгээд нууцын хурангуй, дээд амгалан дандриос эднүс бүгдээрээ өөр аргаар тэгтээ хоосон чанарыг мөн яаж онох вэ гэдэг. Тэр зүг чиглэдэг юм аа. Бүх юмны л ер нь яг голд зүрх нь л хоосон чанар юм. Ялангуяа тарны ёсонд хоосон чанаргүйгээр тантра бол тантра биш. Юу ч биш. Тантра бол юу ч биш. Хоосон чанаргүйгээр. За одоо та жишээлбэл ингээ сайн хүн байх сайхан шүү. Сайн хүн байх хэрэгтэй гэд мэдчихлээ шүү дээ. Тэрийг мэдэх нэг өөр, яг сайн хүн байх чинь нэг өөр. Тэрнтэй адилхан хоосон чанар гэж ойлгох нэг өөр, энийг мэдрэх нэг өөр. Энийг элтэд онох, шууд элтэд хүртэх гэдэг чинь огт өөр асуудал юм. Тэхийн юм бол та тэрийг одоо элтэд онох юм бол та тэр юмаа болж хуурах байхгүй. Тэгэхээр хоосон чанарыг онох энэ өвөрмөц төрлийн бяцлаглууд чинь л энэ олон дандрын ёснууд юм шүү дээ. За энэ дадлагыг дараачийн асуулт энэ дадлагыг үхлийнхаа үеэр хийвэл ашигтай юу гэсэн асуулт байна. Үхлийнхаа үеэр унтах үедээ хийх нь маш ашигтай. Товчоор хэлэхэд ашигтай. Тийм. Үхлийнхаа үеэр хийхэд энэ маш ашигтай. За хэрвээ та хоосон дүрс үнэхээр үдсэн хүн байгаа бол унтах үедээ, нойрсох үедээ түүнийгээ зүрхэн хүртэндээ авчираад унтаад өгнө шүү дээ. Тэхийн бол та гүн нойрны үеийн гэгээнгэрлийг мэдрэхэд чинь тустай. За мөн түүнтэй адилхан нас барах үедээ та хэрвээ энэ хоосон дүрс 1-2 дугаар йогийг хийдэг хүн байх юм бол энэ хоосон дүрсийг олж харсан байх юм бол түүнийгээ үхлийнхаа үеэр энэ зүрхэн хүртэндээ авчираад за тэгээд ингээд одоо тэндээ төвлөрөөд бяцлах юм бол энэ одоо үхлийн үеийн гэгээнгэрлийг үзэх, өөрөөр хэлбэл өөрийн бурханлаг чанараа танихад одоо энэ тустай юм аа. За 5 өнгийн гэрэл гэж ямар 5 өнгийн гэрэл юм бэ гэж асуусан байна. За энэ бол шар, цагаан улаан, ногоон цэнхэр ийм 5 өнгө. За эсвэл одоо ногооныг нь авч хаяад харыг оруулсан ч болно. За энэ дараачийн асуулт гол судлалны тэр доторх 6 өнгө байгаа шүү дээ. Тэрний өнгөнүүдийн талаар асуусан байна.
энэ асуултанд сонсогдсонгүй. За энэ гол судас одоо хүүснээс дэше хүүснээс доошо гэдэг юм 3 өөр өнгөтэй байгаа. Тэрийг асуусан юм шиг байна. За тэгэхээр яг бяцлаглалын үеэр бол тэр өнгнүүдийг бодох хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд ийм 3 судлаа гурвангийн шулуухан байгаагаар. Уг нь бол бидний биеинд яг ийм шулуухан судал мэдээж хаанч байхгүй. Тэгэхдээ ийм шулуухан байгаагаар ингэж нэгэн урт шулуун байгаагаар дүрсэлснээр энэ нь гол судландаа одоо хий уусгахад илүү тустай байдаг байна. Хүүснээс дээш өксөх 3 судланд хүүснээс дээш 3 судлаар одоо гүйдэг хийг бид өксөх хий, хүүснээс доошо уруудах хий гэж ингэж ялгадаг учраас л бид энэ одоо судлыг ингэж янз янзаар одоо ийм 6 өнгөтэй байд юм шүү гэж ингэж дүрсэлж хэлж өгсөн. Энэ бол одоо зүгээр та бүхнийг ойлголттой болгохын тулд л ингэж хэлсэн юм аа. За тэгээ бяцлаглалын үеэр бол энэ тийм их айхтар ач холбогдолтой биш ээ. Дараагийн асуулт энэ хар цэг, хар тусал ганцхан юм уу, олон юм уу? Энэ хөдөлгөөнтэй юу, хөдөлгөөнгүй юу гэсэн асуулт юм шиг байна. За энэ хар тусал тэглээ бол одоо нэг ч байж болно, олон ч байж болно. Тийм энэ бол хөдөлгөөнтэй тусал. За ингээд том, жижиг янз байж болно. Тэгэхдээ энд нэг зүйлийг нэмж хэлэхэд та одоо ингээд таны нүдний байрлал чинь дээшээ хараад байгаа шүү дээ. Дээшээ. Тэгээ дээшээ хараатаа ингээд байж байгаа та үнэхээр тэр тэглээ олоод харчлаа. Тэгвэл нүдээ ихцээр нь болгоод харагдах нь хар. За дараа нь бас л харагдчих юм бол нүдээ дууш нь буулгаад харагдах юм уу хар. За тэгээд харагдчих юм бол тэгвэл өөр юмн дээр аваачаад хар. Өөр юмн дээр аваачаад. Жишээлбэл таны өмнө шар хивс дэвсэстэй байхад тэр хивсэн дээр харагдах нь уу гэдэг ч юм уу тий. За ингээд улаан юм уу шар өнгийн хивсэн дээр ингээд тэр хар туслыг харж итэл тэр улаан хивс алга болчих юм бол алга болчих штэ. Тэгвэл одоо сайн. За тэгээд ер нь өөрөөр хэлбэл та энэ харсан энэ цэгийг энэ туслыг одоо ингээл өөрөө захиран ингэж хөдлөхийг л оролдох хэрэгтэй. Өөрөө захиж хүссэн газар аваачиж ингэж харахыг л оролдох ёстой гэсэн үг. За тэгээ олон байж болох уу гэсэн олон байж ч болно, цөөхөн байж ч бол, ганц байж ч болно, томч байж болно, жижигч байж болно. За тэгээ хардуу, ийм хөхтүү, хөх туяатай янз бүр байж болно. Бүх л боломжоор янз бүр байж болно. За ингээд энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг завсарлая. Дараагийн хичээл бол төгсгөлийн хичээл. За төгсгөлийн хичээл дээр бид баг ярина. Баг ярьж одоо дадлагаа их ухаан хийнэ гэсэн. За та бүхэнд баярлалаа. Зохих, зориулга ирүүл уншихаа мартваа. Баяртай.